Хамаг Монгол улсын 3 баатрын үлгэр. Эрт урд цагт гин нэргэгч их засаг хуйлтай цаг бусын үхэл өвчин үгүй цагдах шорон байцаал үгүй тамлах таван тахал үгүй өхүүлэх дөрвөн булхаа үгүй дороотуулах долоон хясал үгүй энэ буюу таван сүрэл үгүй эвэйн орон айлын засагтай ертөнц тэнгэрийн улс хөх толбод хамаг Монгол гүрэн байжээ. Нэгэн өдөр урдын өст дайсан нээврит нэргэгч засаг үгүй хүмүүний цуглуулга хэрүүлийн далай уруулын уранхай зад турахны хар мөртөн татаарууд хамаг олныг хавчин сандаргаж ард олныг амраахгүй төмөн олонд төвөг ихийг тарьж төрсөн нутгийн эзлэхээр дайрж довтолж гинэ. Бурхан гуйсан ч өгөөгүй газар шороогоо булхай татаард өгөхгүй химээж эн чин эзэнтэй эзэн нь эртээ чадaltaй эцэг өвгдийн сургаалтай химэн хайрлан хамгаалахаар эвэр бүрээгийн үлээж дайны их хингэргэн дэлдэж догшин хар сүлдээ дахиж дайчин 3 баатар Чонос аймгийн Есүхэ Чадраан аймгийн Хар хадаан Тайчууд аймгийн Агаачуу гих олноос онцгой ирэмгийн зөрөгт хосгүй хүчит ав ив овын андууд мятаршгүй 3 жанжин өрлөн алагч татарыг өрсөж мохохоор явжээ. Татарын талд Тэнхээхт Тэмүүжин үгээ жанжин их цэргийн манлаад нь зогсох бөгөөд хамаг Монголын 3 баатрыг харан жаахан барьц алдаж өөрийн цэрэгээ иргэн хараад голох сэтгэл төрж итгэлэн өвлийн сэлхэнд хийсэж тулааныг эв гэрээгээр шийдий химэн 3 баатрын явах замд татарууд эв гэрээний сум илгээв гинэ. Татарын түмэн цэрэг алсад улаан ирээн алаг торгоор цагаан талыг өнгөлөн зогсож игнэн харагдана. Агаачуу баатар тэр юу вэ гэхэд Хар хадаан хөөе гэрээний сумд босоо бидний бараа зүснээс айгаа юм болвоо да гэж инээлээ. Есүхэ наад гэрээний сумнаасаа болгоомжил бид 3-ын хин нэгний толгойг авах гэдэл наадах чинь занга мэт зарааж байгаа босоо. Хар хадаан за нэгэн тулсных хулчаагаад байлгүй цэрэмжэн өргөж суу залайн уухайлаад тэдний зангыг сорид хийв. 3 бол тэмдэгт хуйгаан гээгээд зуутын ахаа нарын хуйгийг өмсчихье гэжээ. Ийн тэд дүрээ нууж авгалдаа баг зүүн Есүхэ баатрын хүрээний цэргүүд мэтүртэйгээр очив гинэ. Татарын талаас Тэмүүжин үгээгээр толгойлуулсан ноёд хотгийн тэмдэг үсний чимгээ илт гайхуулахыг ажиж хуучин тулаанд үзэж байсан зүс олон байв гинэ. Татар чигт ойртож буй Хар хадаан Агаачууд хандан за тэр голлож байгаа нөгөө наадмаар тэргүүлээд байдаг цуутай залуу байх шиг байна да. Агаачуу татарын найрыг чи явж үздэг юм уу? Хар хадаан хадам дээрээ очиж золгоход юу н буруудах вэ? Есүхэ хин гэж тэргүүл байна чи зүс танина уу? Гэхэд Хар хадаан баруунтнаас эхлэн хотуулаа хан руу хортой сумаар харавдаг жанжин хотон бархаа байна. Дараагийнх нь жалин бухаал байж таараа. Наадмын тэргүүд нэр цүү алдаршаад байдаг Тэмүүжин үгээ байна гэж шивнэлцээр тэд гэрээний сумыг уншив. Есүхэ Агаачуу руу хандан чи надаас илүү дээр уншин шүү дээ нэг дуулаадах та гэв. Агаачуу юм унших болохоор би юм ярих болохоор чи ам байх юм да гэд Хар хадаан руу харахад Хар хадаан юугаа харсан юм бэ бичиг мэдэхгүй байгаа биз гэв. Агаачуу гэрээний бичгийг дуулав. Их тэнгэрийн дор итүгэн ихийн дээр хаяалан суусан хамаг түмэн минь хүрээлэн суусан хүч өстөн минь эв тогтоох гэж хилцэлд хүрэх гэж энд төр саадсуу зовлонгийн үүтгэлийг үгээр дэнсэж зөргийн хурцыг биеэр тэмтэрч үнэнд хүрэх үед дотор уудлаж үгэн тэмцлэр дайныг домогтгосоо түмнээ түүчээлж ардаа дагуулсан ихсэн амрыг нийцүүлэхээр учран золгосхой ам бардам үгэндээ хурж ахын дээд ноёдоо огтаан мордуулсуу химэн бичсэн байв гинэ. Ийн уншаад Агаачуу бидэнд сэтгэл гаргаж нэргэлэг бичгээр бичсэн байна цаадуул чинь энтэд яано гэхэд Есүхэ татараар бичгэд чи ойлгохоос хойш ямар явдал байна? Хар хадаан бас нэг сум хараад энд татараар бичсэн байна уншиж үзэх үү? Агаачуу харснаа.
ижил бичгэл байна гэхэд хар хадаан өөр нэг бас бичиг байна гэв. Агачо алтан улсынхаар адил үгэл бичсэн байна. Хар хадаан бичиг бидэхгүй надад зориулсан бичээс байна уу наан чинь? Есүс одоо биеэрээ хэлдэг юм байгаа үсттэй наад болчихно. Хар хадаан тэгхийн тулд энэ олон бичгийг бичих ямар хэрэг байна гэв. Агачо чи гэрээт дайнд орсонгүй юу хэмээн үг өгөхөд хар хадаан тугаа цацаад алалдаад ир хяараа хөдөлгөөд цохилдоод ир гэдэл байдгаас ийм бичгтээ анхудаага учирч байна шүү би хэмэв. Ийн гэрэтийн сумыг өнгөрөөд тэдэн рүү дөхөв. Татар талын толгойлогч Тэмүүжин Үгэ Баатар, Монгол талын толгойлогч Есүкэ Баатар хоёр угталдан мэд мэдэн ив барихын ёсоор хоёулаа бүсээ тайлж ярилцв гин. Тэмүүжин Үгэ энд та Монголтонд боломж өгөн бууж өгөхийг санал болгож байна. Есүкэ танай татартан яагаад биднийг бууж өгнө гэж бодсон юм бэ? Тэмүүжин Үгэ уртын дайнаар зовоо байлгүй дээ. Уршиг явдлаар нь зүдгүүрийг нь танай байлгүй дээ. Иймтэд ив бариад татар нэртийн дор алтан улсад дагаар орохыг биеэр даасуу. Есүкэ алтан улс надад ойр санагдаад байдаг юм да. Боол минь байж, эсгийн үдийг минь сөхөж, игвний минь дор тонгож байгаа л харагдаад байдаг юм да гэхэд. Тэмүүжин Үгэ ихэд уурлан Есүкэг заамтахыг завдав. Татарын жалин буха хүү минь гэж хүчтэй дуугарахад Тэмүүжин Үгэ гэдрэг ухраад хаан ч үгүй хатан ч үгүй танаахан зовж буй үсттэй гэхэд Есүхэ суу зал гарган манай хотуулаа хаан 2 цаг хэртэйгийн дараа гүйцээд ирэмц танаа нэг жанжин 20 буухайг туугаад л явж байгаа дайхөө. Тэмүүжин Үгэ өртөөчөөс ганган тэргүүн мултарсан л гэж дуулсан юм да. Есүхэ ахин ов зал гарган хуйг намандаг та нар юугаа мэдхэвдэ? Манай хотуулаа хаан наадан бүхнэр өөрийнхөө агссан хуйгийг эртээ нэгэн балчир төгчөгдөг. Тэрийг л намнаас суудаг. Та нар юугаа мэдхэвдэ? Гэхэд Тэмүүжин Үгэ итгэж айн бэргэж танаа ноёд нилээд зүс танимгүй ардуудаар дүүрчээ. Есүкэ ам их амжилттай болсонд балчир залуус бид цэргийн сургуульд хийж байна. Авд гарч уйдаад тарваг агнаж гандаад татар лавлыгээд цэргийн сургуульд дүүргээд явж байгаа юмсан. Юунд чи гайхаа вэ? Гэхэд Тэмүүжин Үгэ дахин уурлаж заамдах гэхэд хотон бархаа болчи гэхин тэрэ. Тэмүүжин Үгэ хүмүүний амиар сурлаг дүүрэгдэг хаашаа янзын чөтгөрүүд энэ нутагт суун уу? Есүкэ үгүй нутгаар өөр зүстэй юмнууд үзэгдээд байхаар нь эзэн юм болохоор аавын бэлгүүдээ гэдэл авалцдаг шүү дээ. Ямар танаа нутагт дайтдаг биш. Өөрийнхөө нутагт хэнийгээ ална уу, хэнийгээ өршөөнө үү танд хамаагүй байлтай. Тэмүүжин Үгэ энэ тэнцүүдээ юм чинь их жанждын тэргүүгээр дайныхаа чигчийг гаргах уу? Тэгтэл татарын жалин буха энэхүү дайны чигчийг манай талаас хэрүүл тулаанаар шийдий. Мантай талаас Тэмүүжин Үгэ тантай талаас гэхэд хар хадаан манахаас Есүкэ үнтэй толгойг үнтэй толгойд нь гэхэн тэр. Ийхүү дайныг хоёр эртээ жанжны тулаанаар шийдэхэр болж ялсан талд нь ялагдсан тал нь бүрэн бууж өгөхөр болжээ. Татарын Тэмүүжин Үгэ Есүкэ Баатар хоёр тулалдахад бэлдэн хингэрэг хэц цохиж цэргүүдийн уухай хадаж энэ дунд Тэмүүжин Үгэ Есүкэ хоёр хэрүүл тулаанаа хийхээр биесээ ажин өөр өөрийн бие сэтгэл санаа оюуны төвлөрлөө олохыг хичээн бэлдэцгэн. Татарын Тэмүүжин Үгэ төрүүлээд хөө хуйг дээлээ тайлаад цээж нүцэглэн Есүкэг хүлээхэд үүнийг харсан Есүхэ тулааны суу залаа гаргаж хуйг дээлээ тайлах гэж их л мөнгөнэн удах дүр эсгэх ажээ. Үхэл амьдрал шийдэгдэх энэ мөчөд Есүкэ Баатар тун хашир хандаж түүнийг ялан дийлэх аргыг тооцсон бодож Тэмүүжин Үгэг жаахан дааруулж байгаад өвөл эхэлж нүцгэлсэн, удаалж нүцгэлсэн хоёрын ялгаагаар илч бууралтын аргыг ашиглаж жаахан тамирын ялгаа гаргахаар шийдэн Тэмүүжин Үгэ нэг дагцын хугацаа авахын алдад Есүкэ хуйгаа тайлаад им хүмүүн шиг нямбаалан өвхөж тавив гинэ. Түүнийг алсаас ажих татар цэргүүд Есүкэ Баатрын мөнгнаг харж тэр ир яасан их айгаа вэ? Сүнсэн зайлаад бүчээж олохгүй байна. Хаа гэж холон инээлтэн. Зарим нь
Наадмуу эрийн оронцгоо мөнгөнөж байхад нь хөгнөө тажихааж олигтойхон эргүй юм уу энэ чонсийнхан гэж хашгиралдана. Тэмүүжин үг жаахан бээрсхийн зогсохдоо аль хэдийн жаварт даарч эхэлсэн байлаа. 2 дагцын хугацаа болоход тулаан эхлэв. Амиа авах энэ тулаанд 2 хүчит эрс бүхий л чадлаараа тулалдсан бөгөөд Алтан улсад цэргийн сургууль тулааны урлаг эзэмшсэн Тэмүүжин үг даарч бээрсэн тул жаал шалмаг хөдөлж хид цохилт хийж эрт мэсэр тоноглосон гизгээрээ Есүсийн хацрыг зүсэн дайрав. Есүсээ зэ авч гүн авсан амьсгалаа чон мэт хүлэн уур савсуулан тэнгэрт хадаахад түүний нүдэнд улаан цог манас хийж харцсан цогшин хөл гар дөрөн мөчөө зэрэг хөдлөгөн Тэмүүжин үгийг нуруунд дээгүүрээ өөрч шидэн унгаж игэм хавиргыг мөргөн хугалж хүзүүг нь гараараа хуг мушгин дайснаа дарав. Есүсээ баатрын ялахыг харсан хар хадаан Агачу баатар ийм бодох ажээ. Анд маань аргагүй ойрын зайны тулаанчтай. Харваачд бол хөлөө бат цоожилж гараа хүчжүүлсээр байгаад хөл хорог түгжилттэй болчихдог шүү дээ. Тиймээс Есүсээ тулаан гарсан зүв болж бид хоёр гараагүй зүв байжээ. Бид хоёр нударгаар хүчтэй цогтөгч хөлөөр бол зогсохоос өөрийг хийдэггүй. Тэмүүжин үгийн 2 гар нь сарвалзаж байхад манай дөрвөн мөчтөн Есүсээ сэгсэрч дүүлүүлэх шиг сайхан хэмээн хөөрөн бодов. Ингээд хамаг Монголын баатар ир Есүсийн ялалтаар татарын баатар ир Тэмүүжин үгийн үглээр энэхүү хэрүүл тулаан өндөрлөн төгсвэ. Татарууд эр хүмүүн амандаа хэмээн Тэмүүжин үгээ жанжнаа алдсандаа харамсан татар ноёд ирж тоног хуйгаа тайлж тугтаа гардуулан өгж бууж өгөх нь тэрэ. Тулаан дуусаж ялсны дараа Агачу хар хадаан 2 Есүсийг шалган үзлэг хийн. Агачу биеийн шархыг нэгжлэн хар хадаан Есүсийн ааш аягийг сайтар хянаж аачна. Хацар ингэсгээ багхан шалбалснаас өөр шархагдсан зүйл үгүйч хор зэв байж магад хэмээн Агачу хацарны цусыг бумлан гаргаж ариусхан угааж ангарахайг түлхэхэд Есүсээ хувь тавилаан гэж энэмүү татарын Тэмүүжин үг хар багын андмын юмсан хүргэн талбих үед хүүхэд насанд минь нөхрөлсөн гимгүү нэгэн хүмүүн минь байсан юмсан гэд сэтгэл эмзэглэн өгүүлхийг нь сонсоод хар хадаан юу гэж солиороод байна. Тэмүүжин үгээ биш би андан байтал Тэмүүжин үгээ андмын багын нөхөр минь ч гэж дэмээрээд би багаасаа нөхрөлсөөр байтал юун Тэмүүжин үгээ гихч татар вэ. Энэ ер нь яг тарих руу татарын зэвний хор орчихлоо гэд Есүсээ анддаа санаа зовон удахгүй хорон тарахад би чинь татар байна гэд солиорхоос өмнө бушуухан ухаан алдуулахгүй бол мэдэрлэр нь тараад аюул болно шүү гэж бодоод тэнийг минь чиний нэг цагийн анд нөгөө цагийн дайсан болж магадгүй гэд Есүсийг манартал шанаадан унгав. Агачу хүү юу болох нь энэвэ яач вачи тамирчин хүмүүнийг юун цохин вэ гэж гайхан болмогдон хашгирахад хар хадаан чи харда энэ ингэсгийн шарах нь хор таж над Есүсээ чинь хоронд ман сураад атаад дайсан алтан улсын нохойг анд гэж энэ дөрөв амраг гэж тэнэглэв. Маг тархин самуурч ухаан гараа буйзэ алив домч нар минь үтэрлээрээ илүү сайн хорны ерөндөг байгаа бүхнээ шавхаарай хэмээн сандран хашгираад хартал Есүсээ аль хэдийн ухаан алдан гулдаасан байвэ. Домч сайтар шалгаж үзээд шарах хороггүй санаа зовлтгүй гэвэ. Ухаан алдсан Есүсээ хэсэг хугацааны дараа босож ирэн. Дайсандаа биш анддаа алуулдаг гэдэг үг маг энэ бүйзэ чи одоо яаж байгаа юм бэ гэд уурсалсанд хар хадаан хордоод галзуурчж гээд айж мэгдсэндээ бяра барьж дийлсэнгүй гэжээ.